Сайн байцгаана хүүхдүүдээ, математикийн багш Бямсран. Өнөөдрийн хичээлээр шугамн тэгштэлийн системийг бодох аргуудыг үздэцгээе. За нэгдүгээрх нь нэмэх арга. За шугамн тэгштэлийн систем гэдэг маань үл мэддэгчийн өмнөх коэффициент сул гишүүнээс бүрдсэн систем тэгштэлийг хэлдэг байгаа тийм. За нэмэх аргаар хэрхэн бодох вэ гэхээр хоёр тэгштгэлийнхаа аль нэгийг нь дурын k тоогоор өржүүлээд харгалзах тэгштгэл дээрээ нэмэхэд тухайн тэгштгэл тэг болж байгаа аль нэг үл мэддэгчээ тэг болгох энэ аргыг хэлж байгаа. За багшны нэг хасах хоёроор өрччихье. Хоёрдугаар тэгштгэлийг хасах хоёроор өржээд нэгдүгээр тэгштгэл дээр нэмийдүүлээ. За нэгдүгээр тэгштгэл бол хിവэрэ 4x1 нэмэх нь 5x2 тэнцүү 6. За одоо хасах хоёроор өрчөөр хасах нэмэх хоёрыг хасах хоёроор өрчөөр хасах 4x1. За хасах хоёрыг хасах нэгээр өрчөөр хасахын нэмэх 2x2. За тэнцүү хасах 4-ийг хасах хоёроор өрчөөр хасахын нэмэх 2 4-ийг 8 болж байна. За одоо эндээс хэрхэн хэдүүлээ нэгдүгээр тэгштгэл дээр хоёрдугаар тэгштгэлээ нэмээ. За тэгэхээр нэмэх 4x дээр хасах 4x1-ийг нэмэхээр хураагдаад тэг болчихно. За 5x2 дээр 2x2-ыг нэмэхээр 7x2 болно тий. За тэнцүү 6 дээр 8-ыг нэмэхээр за яг харгалзах элементүүдийг нэмж байгааг анзаараарай. 6 дээр 8-ыг нэмэхээр хэд 14 болно. За эндээс бид нар x2-ыг олох бүрэн боломжтой болж байна. 14-ийг хуваах нь 7 x2 маань хэд гарах нь вэ гэхээр 2 гарч байна тий. За x2-ыг 2-гээ олцсон юм чинь анхны тэгштгэлийнхаа аль нэг тэгштгэл дээр x2-ын оронд тухайн олсон тухайн 2-ыг ордуулах чинь. За 4x1 нэмэх нь 5-ыг үрждэг нь за нэгдүгээр тэгштгэл дээр орлуулж байна тий. 5-ыг үрждэг нь 2 тэнцүү 6. За тэгэхээр 4x1 нэмэх нь 2 5-ын 10 тэнцүү 6 болох нь тий. За эндээс 4x1-ийг олох юм бол 4x1 тэнцүү 6-аас 10 хойшоо гарлаа. Нэмэх тэмдэгтэй ам чинь тэнцвийн тэмдгийн ард гарахаараа хасах тэмдэгтэй хасах 10. За 4x1 тэнцүү хасах 4 болж байна тий. За эндээс бид нар x1-ийг олох юм бол x1 нь болохоор хасах 4-ийг хуваах нь 4 гээд за x1 нь хэд гарах нь x1 нь хасах 1. За тэгэхээр бидний тэгштгэлийн хариу маань x1 нь хасах 1 x2 нь болохоор 2 гарч ийн гэсэн үг. За энэ тэгштгэлийн хариу маань гарсныхаа дараа бид нар зөв байна уу буруу байна уу гэдгийг шалгаж болно. За x1-ийн оронд бид нар хасах нэгээ орлуулъя. За анхны тэгштгэл дээрээ тавиад үзэхээр 6 гарч ийн үү гэдгийг үзье. За тэгэхээр хэд 4-ийг үрждэг нь хасах 1 гэхээр хасах 4. Хасах 4 дээр нэмэх нь за 5-ыг үрждэг нь 2 гэхээр нэмэх 10. За тэгэхээр хасах 4 дээр нэмэх нь 10 гэхээр 10-аас 4-өө хасаад 6 гарч ийн. Тэгэхээр бидний тэгштгэлийн шийд маань зөв гарсан байныг нотолж олох нэ. Хоёрдугаар арга нь болохоор тодорхойлогч ашиглан бодох арга байх нь. За тодорхойлогч ашиглан хэрхэн боддгоо гэхээр за үл мэддэгчийн өмнөх коэффициентээр зохиосон тодорхойлолтыг бид нар дельта гэж тэмдэглэж багш нь. Энд за хэд байна? 4 5 2 за хасах 1 байна тий. За энэ бол үл мэддэгчийн өмнөх коэффициентээр зохиосон 2 дугаар ирэмбийн тодорхойлогч байх нь. За тэнцвийн тэмдгийн ардлыг сул гишүүнээр зохиосон тодорхойлолт. За сул гишүүнээр зохиосон тодорхойлолтыг багш нэнд бэгээр тэмдэглээд 6 хасах 4-гээ тэмдэглэжээ. За тэгэхээр бид нар эхлээд 2 дугаар ирэмбийн тодорхойлогчоо олох ёстой. За 2 дугаар ирэмбийн тодорхойлогчоо олохын тулд за багшны тавьчээ дельта 2 дугаар ирэмбийн сул гишүүний үл мэддэгчийн өмнөх коэффициентээр зохиосон тодорхойлогч маань 4 5 за 2 хасах 1 байсан тийм үү. За 2 дугаар ирэмбийн тодорхойлогчийг олохдоо гол дигнаалын үржүүрээс хажуугийн дигнаалын үржүүрийг хасдаг байгаа. За гол дигнаалын үржүүр гэдэг маань 4-ийг үрждэг нь хасах 1 байна тийм үү. Хасах нь 5-ыг үрждэг нь хэд байна? 2 байна тийм. За бодох юм бол хасах 4-өөс хасах нь 10. За хоёулаа хасах тэмдэгтэй байгаа болохоор хоёулын хооронд нэмээд хасах тэмдэг хэрэгтэн тийм үү хасах 14. За
За хоёрдугаарт нь яадаг вэ гэхээр дельта 1-ээр бид нар юуг тэмдэглэдэг вэ гэхээр за сул гишүүнийг нэгдүгээр баганд байршуулсан тодорхойлогчийг. За нэгсэндээ сул гишүүн гэдэг маань 6 хэд байгаа лээ хасах 4 байгаа тий хасах 4-ийг нэгдүгээр баганд байршуулсан. За артлынх нь бол хэвээр авах нь тий 5 хасах 1. За ийм тодорхойлогч бодох нэ. За сул гишүүнийг нэгдүгээр баганд байршуулсан хоёрдугаар ирэмбийн тодорхойлогчийг бодохдоо гол дигналын үржүүр нь 6-г үрждэг нь хасах 1 тийм үү? Хасах 1 хасах нь 5-ыг үрждэг нь хасах 4. За тэгэхээр тэнцүү хасах 6 хасах 6-аас хасах нь тийм үү? Хасгасхыг нэмэх нь хэд вэ? Нэмэх нь 20 болж байна тий. Нэмэх нь 20. За тэгэхээр тэнцүү ихээс багыг хасаад эхийн тэмдгийг хэрэглэн тэгэхээр нэмэх 14 гарч ийн гэсэн үг тий. Нэмэх 14. За дараагийнх нь болохоор сул гишүүнийг 2 дугаар баганд байршуулсан тодорхойлогч. За сул гишүүнийг 2 дугаар баганд байршуулсан тодорхойлогч гэдэг маань нэг өсөндөө за 1-р баганд нь болохоор бид нарт үндсэн тодорхойлогч маань 4 2 байсан бол сул гишүүн 6 хасах 4-ийг одоо 2 дугаар баганд байршуулсан тодорхойлогч отох нь. За тэгэхээр гол дигналын үржүүр 4 нь хасах нь 16 тийм 16-аас хасах нь 26 нь 12. За хоёулаа хасах тэмдэгтэй байгаа юм чинь хасах нь 28 гарч ийн гэсэн үг. За ингээд бид нар 1-р нь тодорхойлогчоо бодчихлоо. Хоёрд нь болохоор сул гишүүний 1-р баганд байршуулсан тодорхойлогчийг, хоёрд нь сул гишүүний 2 дугаар баганд байршуулсан тодорхойлогчийг олчлоо. За тэгээ ингэж олсныхоо дараа яадаг вэ гэхээр за хариу x1-ийг олохдоо бид нар дельта 1-ийг дельта хуваадаг. За тэгэхээр 1-р баганд байршуулсан тодорхойлогчийн хариу гэсэн үг байна тийм үү? 14-ийг хуваах нь бидний дельта чи хэд гэж гарлаа? Хасах 14 гэж гарсан тийм хасах нь 14. Тэгэхээр x1 маань хасах 1 гэж гарч ин тийм. За x2 маань дельта 2-ыг дельтад харьцуулсан харьцаа байдаг. За тэгэхээр дельта 2 гэдэг маань хасах 28 гарсан тийм үү? 28-ыг хуваах нь хасах нь 14 гэхээр биднийх x2 нь 2 гарч ин. За тэгэхээр эндээс бид нар хариугаа бичих юм бол x1 нь хасах 1, x2 нь болохоор 2 гэд. За өмнөх нөгөө нэмэх аргаар батсантай хариу маань яг ижилхэн гарах хэрэгтэй байгаамаа. За энэ дээр ерөөсөө гол анхаарах зүйл нь бол сул гишүүнийг ерөөсөө 1-р баганд байрлуулсан тодорхойлогчийг дельта 1, сул гишүүнийг 2 дугаар баганд байршуулсан тодорхойлогчийг дельта 2 гэдэг байна. За томьёо нэ тэ x1-ийг олохдоо бид нар дельта 1-ийг дельта хуваадаг байна. x2-ыг олохдоо дельта 2-ыг дельта хуваадаг. За энэ тодорхойлогчоор бодох арга бол 2 буюу 3 үйл мэдгчтэй шавман гიშтгэлийн систем дээр л ашиглахад маш тохиромжтой байх нь. За тэрнээс илүү 4 үйл мэдгчтэй 5 үйл мэдгчтэй болчих юм бол энэ тодорхойлогчоор бодох арга маань тохиромжгүй жоохон ашиггүй байх нэ. 3 дугаарт нь уруу матрицын аргаар бас бодож удалдаг байгаа. За уруу матрицын аргаар бодно гэдэг маань нэгсэндээ тухайн тэгштгэлийн уруу матрицыг эхлээд олох болж байна тийм үү. Тэгэхээр уруу матрицыг олдог томьёо маань за хүрвэгийн хүрвсэн матрицыг тодорхойлогчийн уруугаар үрждэг. За ийг олоход бид нар матрицаар үрждэг байна. Матриц гэдэг маань сул гишүүнээр зохиосон бага нь матриц 6 хасах 4 байх нь. За эхлээд бид нар уруу матрицаа олохын тулд за 1-р тодорхойлогчоо олох хэрэгтэй байх нь тий. За тодорхойлогч гэдэг маань үл мэдгчийн өмнөх коэффициентээр зохиосон тодорхойлогч гишүүдэд тий. 4 5 2 хасах 1. За 2 дугаар ирмийн тодорхойлогч нь тий. 2 дугаар ирмийн тодорхойлогчийг бодохдоо гол дигналын үржүүрээс хажуугийн дигналын үржүүрийг хасдаг байгаа бид нар. За үрждэг нь 2. За тэгэхээр тэнцүү хасах 4-өөс хасах нь 2 5-ын 10 гээд хасах 14 гарч. За тодорхойлогчоо олсныхоо дараа бид нар айлгуурын гүйцэлт дээр нь V матрицаа олж өгдөг байгаа. За айлгуурын гүйцэлт гэдэг маань A1 1 тэнцүү хасах 1-ийн 1 дээр нэмэх нь 1. За 1 дээр нэмэх нь 1 гэдэг маань 1-р мөрийг 1-р багантай дарахад үлдэх тодорхойлогч гэсэн. Тэгэхээр бид нар тэнд хэд гарч байна? Хасах 1 байна тийм үү? За хасах 1-ийн дэгч зэрэг дээрээ нэмэх тэгэхээр хасах 1 гарах нэ. За A2 1 2 гэдэг маань
За хасах 1-ийг 1 дээр нэмэх нь 2 гэсэн үг. Одоо 1-р мөрийг 2-р мөрийг 2-р багантай дарахад үлдэх тодорхойлогч байх нь. За тэгэхээр 1-р мөрийг 2-р багантай дарахад хэд үлдэх вэ? 2 үлдэж байна тийм үү? За тэгэхээр тэнцүү. За сондгоо дээрээ хасах 1-ийн хасах зэрэг авч ийн хасах 2 гарах нь. За үнтэй адилханаар А2-1-ийг олох хэрэгтэй тий. 2-1 гэдэг маань хасах 1-ийн 2 дээр нэмэх нь 1. За одоо 2-р мөрийг 1-р багантай дарахад үлдэх тодорхойлогч нь хэд вэ? 5 байна тий. За тэнцүү. За хасах 1-ийн 3 зэрэг гэдэг маань хасах 5 гарч ин тий. За мөн адил А22-ыг олох хэрэгтэй бид нар. А22 гэдэг маань хасах 1-ийн 2 дээр нэмэх нь 2. За одоо 2-р мөрийг 2-р багантай дарахад үлдэх тодорхойлогч маань 4 байна. За энэ үлдэхэд үлдэж байгаа энэ тодорхойлогчийг бид нар минор гэж нэрлэдэг тий. За тэгэхээр хасах 1-ийн нэмэх зэрэг дээр нэмэх 4 байна. За бид нар айл бүрийн гүйцэл дээр гишүүдээ олцсон юм чинь одоо V матрицаа зохиоё. За V матриц гэдэг бол 1-р мөрний 1-р баганд байрлах элемент нь бол хасах 1 байна тий. За 1-р мөрний 2-р баганд байрлах элемент бол хасах 2 байна тийм үү. За 2-р мөрний 1-р баганд байрлах элемент нь хасах 5 байна. 2-р мөрний 2-р баганд байрлах элемент нь 4 байна. За V матрицаа олсныхаа дараа бид нарт юу хэрэгтэй байгаа гэхээр V-гийн хөрвсөн матриц хэрэгтэй байгаа тийм үү. За V-гийн хөрвсөн матриц гэж юу хэлэх вэ гэхээр мөрийг бага нь болгосон матрицыг хөрвсөн матриц гэдэг. За тэгэхээр мөрийг гэхээр хасах 1, хасах 2, хасах 5, 4. За бид нэг хөрвсөн матрицаа биччихлээ тийм үү. За одоо бид нар А матрицын урууг олно гэдэг маань А матрицын урууг олно гэдэг хөрвсөн матрицыг. За хөрвсөн матриц маань биднэрт хасах 1, хасах 5, хасах 2, 4 байна. За тухайн хөрвсөн матрицыг тодорхойлогчийн уруугаар үржинэ гэж. За нэгийг хуваах нь тодорхойлогч маань хасах 14 гарсан юм чинь хасах 14-ний 1 гэсэн үг. За матрицын К тоогоор үржихдээ бүх элементүүдийг тухайн тоогоор үржиж өгдөг байгаа тийм үү. За тэгэхээр хасгасхын нэмэх нь 14-ний 1 байх нь. За 2-р хасгасхын нэмэх нь 14-ний хэд байх нь 5 байх нь. За дараагийнх нь болохоор хасгасхын нэмэх нь 7-ний хэд байх нь 7-ний 1 байх нь. Дараагийнх нь за хасах тэмдэгтэй нэмэх хасгын 14-ний хэд 4 байх нэ. За бид нар ингээд А-гийн уруу матрицыг олчлоо. Одоо бид нар x1, x2-оо олохын тулд x1, x2-ыг олохын тулд юу гүрж гисэн уруу матрицаа сул гишүүнээр зохиосон баг нь V матрицаараа үрж гисэн тийм үү. За тэгэхээр за 14-ний 1, за 14-ний 5, за 7-ний 1, за 14-ний 4 байх нэ тийм үү. За 14-ний 4. За энэ хасах тэмдэгтэй тий. За энийг үрждэг нь V матриц нар 6 хасах 4 гэсэн баг нь матриц. За энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Бид нар матрицыг матрицаар үржихдээ за мөрийн тоо багны тоотой тэнцүү байх хэрэгтэй. За үржихдээ яаж үрждэг вэ гэхээр харгалзах элементүүдийг үржүүрээ нийлбэр байдаг. За тэгэхээр харгалзах элементүүдийн үржүүрээ нийлбэр гэхээр 14-ний 6 байх. За харгалзах элементүүд гэхээр энийг багш нь дөрвөлжилчих юм бол энэ 7 дөрвөлж гэсэн үг тийм үү? Бүрэнхтэй дөрвөлжинтэй үржиж чинь гэж ойлгож харж болно тий. За тэгэхээр нэмэх хасхын хасхан тий 14-ний хэд болох нь 20 болж байна тий 20. За ганцхан эхний мөрөө үржээд дуусахгүй мөн 2-р мөрөөр тухайн баган матрицаа үржинэ. За тэгэхээр хэд 7-ний 6 7-ний 6 за нэмэх нь 14-ний хэд 4 16 байх нэ. За одоо энийг бодцохоор хэдүүлээ нэмэх. Эхээс багыг хасах хэвээр тийм үү эхнийх тэр 14-ний за 20-оос 6 гасгаар хасах 14. За дараагийнх дээр энд ижил хуваар өгчээ 2 гээд ижил хуваар өгчих юм бол 14-ний за 12 байх нэ тий. 12 дээр нэмэх нь 16 байх нь.
За эндээс бид нар 14-ний 10 хасах 14-ийг нэмэх 14 тухаар эхнийх нь хасах 1 байх нь. За дараагийнх нь 14-ний за хэд 28 байна тий 28. 14-ний 28 гэдэг маань за хасах 1 за хурагдаад 2 гарч ирэх гэсэн. За тэгээ эндээс бид x1 нь бичиж энд x1 нь хэд байх вэ тэгэхээр хасах 1 x2 нь 2. За тэгэхээр бидний нөгөө нэг өмнө нь бодсон 2 аргатай хариу маань яг таарах ёстой таарч байна гэсэн үг. Дөрөвдүгээрт орлуулах аргаар шугам тэгштгэлийн системийг бодох. За орлуулах арга гэдэг маань ер нь бол үйл мэдэгчийн өмнөх коэффициент нь хэрэв 1 байх юм бол тийм хэлбэрийн тэгшгэлийг орлуулах аргаар бодох нь илүү тохиромжтой байдаг. За жишээ нь манай тэгштгэлийн хувьд жишээний хувьд бол 2 дугаар тэгштгэлийн x2-ийн өмнөх коэффициент нь 1 байна тийм үү. Тэгэхээр шууд энэ тэгштэй 2 дугаар тэгшгэлээсээ x2-оо олчихно гэсэн үг. За тэгэхээр 2x1-ээс за хасах 4-ийг тэнцвүүгийн тэмдгийн урагш нь гаргахаар нэмэх нь 4 тэнцүү за хасах x2-ыг тэнцвүүгийн тэмдгийн арагш нь гаргахаар нэмэх x2 болно гэсэн үг. За тэгэхээр энэ тэгшгэлээсээ бид нар x2-оо олчиж гин гэсэн үг тий. За энэ тэгшгэлээсээ x2-оо олоод бид нар энэ x2-оо за нэгдүгээр тэгшгэл дээр орлуулцдаг байгаа. x2-ийнхоо оронд. За тэгэхээр 4 x1 дээр нэмэх нь 5-ыг үрждэг нь одоо x2-ийн өмнө байгаа. За юг орлуулах нь 2 x1 дээр нэмэх нь 4 x2-ийн оронд орлуулж байна тий. За тэнцүү 6. За гээд эндээс тэгээ 4 x1 нэмэх нь 5-аар гишүүнчлэг өөрчлөлөө хаалтаа задлыг 2 5-ын 10 x1 нэмэх нь 20 байх нь тий 20 тэнцүү 6. За эндээс бид нар x1-ийг олох гэж байгаа тий тэнцүү. За 2 төсөөтэй гишүүдээ эмхтэгчээ тэгэхээр 14 x1 тэнцүү 20 хойшоо тэнцвүүгийн тэмдгийн арагшаа гарлаа хасах тэмдэгтэй болоод хасах 14 болно гэсэн үг тий хасах 14. За эндээс бид нар x1-ийг олох юм бол хасах 14-ийг 14 туваахаар x1 нь хасах 1 гэж гарч ийн гэсэн үг. За x1-ийг олсон юм чи одоо бид нар яах ёстой вэ гэхээр нөгөө нэг 2 дугаар тэгштгэл нь x2 тэнцүү 2-ыг үрждэг нь x1-ийг олсон чинь хасах 1-ийг орлуулчихна гэсэн. Хасах 1 за нэмэх нь 4 байх нь тий. За тэгэхээр x2 тэнцүү за хасах 2 байна тий. Хасах 2 нэмэх нь 4. За тэгэхээр эндээс x2 гэдэг бол тэнцүү нэмэх 4-өөс хасах 2-ыг хасаад нэмэх 2. За тэгээд бичгээр тийм бол x1 нь хасах 1 x2 нь хэд байх нь 2 гараад бидний өмнөх бодсон аргуудтай хариу маань яг ижил таарах нэ. Тэгэхээр энэ орлуулах аргыг багш нь дахиад нэг анхааруулхад ерөөсөө үйл мэдэгчийн өмнөх коэффициент хэрэв 1 байх ийм хэлбэрийн тэгштгэл дээр орлуулах аргыг ашиглах нь илүү тохиромжтой байдаг байна. Өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа.